Өнөөдрийнхөө болсон явдал дугаараар Солонгост цаазын ял сонссон гэмт хэрэгтнүүд дундаас хамгийн залуу гэж нэрлэгддэг хоригдлын тухай ярих болно. Гэмт хэрэгтний нэрийг Чан Жэжин гэдэг 1990 онд төрсэн залуу. Тэрээр гэмт хэрэг үйлдэхдээ ердөө 25 настай байсан. Давтан биш анх үйлдсэн гэмт хэрэгээр дээд шүүхээс цаазын ял сонсно гэдэг Чан Жэжин ямар харгас хэрцгий гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь тодорхой харуулсан байдаг. Тухайн үед Солонгосын хэвлэл мэдээллийнхэн ч энэ хэргийг олон нийтэд ил гаргах тал дээр маш их болгоомжилж байсан. Чан Жэжин 2014 онд аимшигтай гэмт хэрэг үйлдэж 2015 онд цаазын ял сонссон. Тэрээр өнөөдрийг хүртэл Тэгүү хотын шоронд хоригдож байгаа. Хүн хохирогчийн сэтгүүгээ эмчлэхгүй бусдад буруу өгөөд яваад байвал ямар аюултай, ямар аимшигтай хор хөнөөлийг өөртөө болон эргэн тойрныхоо хүмүүст авчирдаг гэдгийг өнөөдрийн болсон явдлаас ойлгож болно. 2014 оны 5 сарын 19 энэ өдөр Чан Жэжин яг юу хийснийг хамтдаа сөхцгөөе. Энэхүү бичлэгийг зөвхөн насанд хүрэгчдэд зориулж байна гэдгийг анхааруулъя. За тэгвэл бүгдээрээ болсон явдал руу орцгоё. (2013 оны 11 сар их сургуулийн оюутан байсан Чан Жэжин сургуулийнхаа клубын ахлагч байсан. Тэрээр сургуулиасаа чөлөө авч цэргийн албаа хагаад сургуультай буцаад оржээ. Танилцсандаа таатай байна. Намайг Чан Жэжин гэдэг. Би энэ клубын багийн ахлагч. Манай клубд хэлсэж орсондоо та нар харамсахгүй. Манай энэ тэнгисийн явган цэрэгт алба хашсан гэж бодчих. Үнэхээр мундаг байгааз. Цэргийн тухай яриха болил доо. Юм сүртэй юм бэ? Хүн болгоно л цэрэгт явдаг штэ. Таныг оюутнууд ерөнхийлөгч хийж дууддаг гэсэн те? Үгүй ээ, тийм юм байхгүй. Та нар зүгээр л намайг ахаа гэж дуудахад болно. Ямар ч тач манай клубд архитарсаар шахахгүй. Дээрэнгүү хүмүүс ч байхгүй. Тийм болохоор тухтаа байцгааж болно шүү. Их сургуулийн амьдрал надад таалагддаг байсан. Багийн ахлагч, даргын байр суурь намайг баталж, хүмүүс ч бүгд намайг хүлээн зөвшөөрдөг байлаа. Амьдралдаа ингэж олонний анхааралд орж үзээгүй надад бүх зүйл сайхан санагдсан. Уучлаарай, би төрүүлээд явах хэрэгтэй болчихлоо. Яасан бэ? Юу болов? Орой болчихлоо. Тэгээд ч би арх сайн уудаггүй маа. Архиухыг чинь албатаж хүчлэхгүй гэсэн штэ. Шинэ оюутныг ухтах баяр болж байхад шинэ оюутан нь яваад өгч болохгүй штэ. Уучлаарай. Аха, дараагийн удаа заавал үлднэ. Тэгвэл Солонгост амьдарч байгаа монголчуудаа манай White Dream шүдний эмнэлэг 2 жилийн турш Солонгост байгаа монголчуудынхаа шүдний бүх асуудлыг шийдэж ирсэн. Энэ хугацаанд зөвхөн Солонгосоос гэлтгүү Америк, Австрали, Герман, Япон зэрэг орнуудаас монголчууд маань нэр чүдээ эмчлүүлсээр байна. Цэвэр 5 дахьтай орчин олон жилийн туршлагатай эмчнэр танд тохирсон эмчилгээг боломжийн үнийн дүнд тааруулан төлбөрөө хувааж төлөх нөхцлөөр үйлчилгээг үзүүлж байна. Манайхаар үйлчлүүлсэн монголчууд маань сэтгэл хангалуун, инээмсэглээд гарцгаадаг. Виз хамаарахгүйгээр Солонгос хэл ойлгохгүйг санаа зовлтгүй хүссэн цагтаа ирж үйлчилгээ авах боломжтой. Та бүхэн шүдээ битгий орхигдуулаараа. Шүд бол эрүүл мэндийн эхлэл шүү. Шүд эрүүл байвал хоолоо сайн боловсруулж идэнэ. Тэр хэмжээгээрээ таны ходоод бас эрүүл байна. Нүүр дүүрэн нэмсэглэн Та бусдаа ярихдаа өөртөө итгэлтэй болноо. White Dream Солонгос дахь монголчуудынхаа шүдний асуудлыг бид хариуцсан. удахгүй уулзцай. Энийг дуустал нь уучаад яваарай. Явах гэж байгаа юм бол энэ хэмжээнд уучиж чадах байлгүй дээ. Би оронд нь уучихъя. Чи юу вэ? Чи юу болчиход оронд нь уух гээд байгаа юм? Чи найз нь юм уу?
Ээж. Тийм ээ. Би удахгүй ингэсгээд очлоо. За тоглосон юм аа. Тоглосон. Юу сүртэй. Намайг амар муу хүн байна гэж бодсон уу? Гэртээ хайртай хайр. Баярлаа хаа. Энэ охин бусдаас өөр байсан. Бусад хүмүүс шиг над руу хардаггүй. Бусад хүмүүс шиг намайг хүндэлдэггүй. Эхэндээ намайг голж байна гэж бодоод уур хүрсэн. Тэгсэн эсэргээрээ байсан гэж. Амралтын өдрөөр юу хийх гэж байна? Хамт кино үзэх үү? Хей, чи хинтээ чатлаад байгаа юм бэ? Чиний юм уу? Тийм ээ. Өхөөрдөм санагдаад байгаа. Би энэтэй үерхлээ. Би энэтэй шууд үерхнэ. Юу гинэ? Тэ чиний зөвшөөрсөн юм уу? Ойлгомжтой штэ. Мэдээж шууд зөвшөөрнө штэ. Уучлаарай. Гэртээ ажилдаа амжихгүй нэ. Сургууль дээр уулзъя. Чамайг тоохгүй байгаа юм шүү. На ирж байгаа мессежийг хар л та. Тоохгүйсэн бол хариу бичихгүй штэ. Сургууль дээр өдөр болгон тааралдаг болохоор л ингэж хариу бичсэн байх. Чанжээжин бүх хүн өөрийг нь таашааж, өөрийг нь хүлээн зөвшөөрөх ёстой гэж боддог нийгэм байжээ. Өөрийг нь тоохгүй юм уу хэлсэн үгийг нь үл ойшоовол дургуутсаж маш их бухимддаг байжээ. Хичээл чинь хизээ дуусах юм бэ? Орой хоёулаа халбаг пив уух уу? Савлаад өгөх үү? Уучлаарай энэ байна. Баярлаа. Сансныг бодвол их хугацаа зарцуулсан ч эцэст нь би түүнийг өөрийн болгож чадсан. Гэхдээ юу вэ? Та намайг ийм газар дагуулж орох гээд байгаа юм уу? Ой, хүлээж ил та. Хайж гээд байгаа юм бэ? Чанжээжин Жинийг найрах гэж 3 сар араас нь гүйсэн. Үерхэж эхлээд удалгүй буудал дагуулж орох гэж оролджээ. 2 сар гаруй үерхэх явцдаа бэлгийн харилцаанд маш их улаарч чичирж дайрдаг байжээ. 2024 оны 4 сард манай гэрч жаахан байж байгаа л яваач тээ. Үгүй би дургүй байна. Би гэртээ харихгүй бол болохгүй. Би чамаа гэрт чинь хүргээд өгнө. Үгүй юу сүртэй юм бэ? Үерхэж байгаа хүмүүс байж ийм хиймэгч хийж өгөхгүй мүү? Үерхэж байгаа гэхээр заавал хамт унтах ёстой юм уу? Тэгэлгүй яат юм бэ? Чи ямар сони юм асуудیں۔ Тэгэхгүй бол яах гэж үерхэх юм бэ? Хэрвээ та надаас зүгээр л ийм юм хүсээд байгаа бол би тантай үерхэж чадахгүй. Анхнаасаа ч энэ миний хүссэн харилцаа байгаагүй. Юу гинэ? Гойж байна. Цаашдаа надад ийм зүйл битгий яриарай. Надад энэ охинтой уулзж байгаа ганцхан шалтгаан байгаа. Түүнтэй унтахын тулд. Гэтэл тэр эхний өдрөөсөө л миний дургуг хүргэж дахин татгалцсан. Харчлаарай. Би яаж хийж байгаад чамайг унгааж дарж авандаа. Би яг юу буруу хийсэн бэ? Гэхдээ үерхэж байгаа юм чи унт чивтэд явдаг л үсттэй.
юунда худлаа маяглаад идэх юм болоо. 그게 그렇게 어려워? Бойлж үзтээ ах минь бас та тэгж ярьж болохгүй. Юу бойл гэж чи ч гэсэн эрэгтэй хүн байж хүстгэл үсттэй. Хэрвээ та ийм яриад байвал би төрүүлээд явлаа шүү. Гэхдээ ганц хоёруудаа татгалзаж болно. Үннийг хэлэхэд над шиг ийм залуутай дахиж уулзаж чадахгүй штэ. Өөр охтууд бол ахаа, ахлагчаа хамт хоол идийгээд архиуйгээд араас гүйлдэж байхад өөрийгөө одоо юу гэд бодсон юм бэ? Юу ч шин байж худлаа сүржигнээд байх юм. Ой, Чанжижин. Чи сая юу гэж хэлсэн бэ? Чи галзуураа юу? За одоо бүр ахаач байхаа болсон уу? Тэгээ чи хүснээрээ л бол чи юу намайг хүн гэж боддөг юм уу? 근데 Би өөрийнхөө энэ амаар юу ярихаа өөрөө мэдчихийдэх үү? Чамд юу ямар хамаатай юм? Наад амаараа намайг муулахаа болчих. Миний найзын өмнө ийм заваа юм ярихаасаа ичгүй вэ нүү? Юу гинэ? Муухай гэсэн үү? Тийм ээ, заваан байна. Муу гач тонтой амтэн. Аха, та болилдоо. Та яагаад хүн зогсож байгаа юм бэ? Ингэж болохгүй шүү дээ. Холт чи хэн болчоод надад заагаад байгаа? Муу новш чинь. Галзуу амтэн. Над руу дахиж битгий холбогдоорой. Би алдаа гаргасан. Гэхдээ буцаага засчихж болно гэж бодсон. Гэтэл тэр миний бодсноос тэр үнэхээр хатуу сэтгэлтэй эмэгтэй байсан. Энэ мөчөөс эхлээд Чанжижиний доторх хүчирхийлэл гадагш гарч эхэлсэн. Энэ явдлын дараа Жини түүнээс салах шийдвэр гаргажээ. Жини, ярилцъя. Уцаа аваач. Намайг битгий ингэж үл тоогооч. Хариу бичлэлдээ гуйж ийн. Надад ч гэсэн тайлбарлах боломж олгооч. Надад ч гэсэн хэцүү вэ штэ. Жини, гуй. Хин бэ? Мэдгүй. Жинигээс салсныхаа дараа Чанжижин 1 сар орчим араас нь гүйж дахиж эхлэе гэж гуйжээ. Сургууль дээр нь отож хүлээн, уцт нь мессеж бичнэ, дарамтлан энэ үеэс эхлээд түүний үйлдэл бараг ил тод сталкин болж хуурсан. Чам шиг намайг тоохгүй байна гинэ. Чи надаас ингэж цухтаагаад сургуультай 50 явж чадна гэж бодоо юу? Намайг доромжсныхаа горыг амсандаа муу өөдгөө амтэн. Ивэр хэлж яхад дагаад яваараа ч юм уу? Нөхцөл байдал буруугаар иргсэн, буруу ойлголцсон гэдгийг ойлгож байгаа ч би хүсвэл энэ бүгдийг зөвөр ойлгуулж чадна гэж бодож байлаа. Би бусдын дунд нэр хүндтэй хүн байсан. Надад өөрийгөө өмгөөлөх хангалттай шалтгаан байсан. Гэтэл хөөе, чи одоо хүртэл хүнд гар хүрдэг заваан зангаа засаагүй л байгаа мó? Ир юм байж эмхтэй хүнд гар хүрээд ичтгүү мүү чи? Их сургууль энтрийгээ солиороод яваадсан тэгжл таараа. Чи бит хоёрын их сургууль гэж юу аах вэ? Наад сургууль энтрээ болоод энд ирж ажилд орж ажил хий. Ойр хавийн хүмүүс мэдчихвээ бүр санаа зовчихлоо. Ичиж өхмээрийн чи зүгээр. Тэр манай гэр бүлийн гишүүдийг хүртэл энэ хэрэгт оролцуулсан. Би үнэхээр төвчж чадахгүй хэмжээнд хүрсэн.
Жинигийн аав нь охиноо хамгаалахын тулд Чанжэжиний гэр бүлтэй холбогдож анхааруулсан байсан. Шууд цагдаад мэдэгдээгүй шалтгаан нь сүүлд бас янз бүрийн асуудал үүсч магадгүй гэж болгоомжилжээ. Охиныг нь зодсон асуудлыг сургуулийн захиргаанд мэдэгдэж Чанжэжинийг түр хугацаанд сургуульд явахгүй байх тал дээр арга хэмжээ авч өгөөч гэж хүссэн байсан. Тэр мөн новшоос болоод би клубын ахлагчийн суудлаа алдсан. Миний амьдралыг нураасан хүн бол тэр. Би яагаад ч чамайг зүгээр орхихгүй дээ. Харж л байгаарай. Яагаад би ганцаараа шаналх ёстой гэж. Намайг ийм нөхцөл байдалд оруулсан хүн зүгээр сургуульдаа яваад цагийн ажил хийгээд өөрийгөө хохирогч гэж сургууль даяар ярьж хүмүүсийн анхаарлыг татаад л надад шудраг санагдахгүй байна. Тэр ч бас надтай адилхан зовлон амсах ёстой. Эндээс Чанжэжин ямар төрлийн хүн байсан нь илүү тодорхой харагдаж эхэлдэг. Бүх асуудал өөрөөс нь болж хүчирхийлэл үлдэж сургуулаасаа хөөгдчихөөд өөрийгөө хохирогч гэж бодсоор байсан. Өөрийг нь ийм нөхцөл байдалд оруулсан хүн бол Жини болон түүний гэр бүл. Их сургуулийнхаа клубын ахлагч байсан тэрээр 2013 оны 11 сард сургуулийнхаа нийт клубүүдийн нэгдсэн зөвлөлийн дараагаар сонгогдсон байсан. Яг тэр үедээ 1-р курст сурч байсан Жинитэй танилцж 2014 оны 2 сарын 14-өөс үерхэж эхэлсэн. Чанжэжин хичээл номдоо анхаарахаа болж оюутны зөвлөл клубын үйл ажиллагаанд хамаг цагаа зориулдаг болсон. Өөрийн нэр хүндийг тэлэх, хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх, хүмүүс өөрийг нь хүлээн зөвшөөрөхөд бүх анхаарлаа төвлөрүүлдэг байжээ. Жинигийн үед дээд курсын оюутан ах клубын ахлагч байр суурьтай хүний үгэнд орхоос өөр аргагүй байсан байх. 2 сард үерхэж эхлээд 4 сар хүртэл 2 сарын турш бэлгийн харилцаанд орох гэж хүчилсэн. Өөрийнх нь хүснээр болохгүй болохоор эцэст нь барьж авч зодсон байгаа. Жини нэг өдөр хичээлдээ сууж байгаад гинт алга болсон. Хичээлдээ орж ирэхгүй утсаа авахгүй байсан найзууд нь ямар нэг юм боллоо гэж сэжиглээд Чанжэжиний түрээсийн байр руу очтол Жини дотор нь зодуулж байсан. Найзууд нь арай гэж түүнийг гэрээс нь авч гарсан. Тухайн өдөр очсон найзууд нь Чанжэжин Жинийг зүгээр нэг алгадаагүй. Нудраг, тохой, хөлөөрөө ээлжилж цохиж яг л тулааны тамирчин шиг дайрч байсан гэж мэдүүлэг өгсөн. Энэ хэрэгээс болж Жини умаан хүзүүний орчим гэмтэл, баруун өгзөг хэсгийн няцрал, шалбархай, хөхрөлт зэрэг нийт 21 хоногийн эмчилгээ шаардлагатай хүнд гэмтэл авчээ. Клубын ахлагч нэгдсэн зөвлөлийн дарга гэх байр суурь нь түүнд зүгээр нэг оюутны ажил байгаагүй. Өөрийгөө хүн гэж мэдрэх, үн цэнтэй гэж бодох, бусдаас дээгүүр гэж мэдрэх цорын ганц итгэл үнэмшил нь байсан. Гэтэл Жинийг зодсон явдал сургуулиар нэг тарж эцэст нь Чанжэжин клубүүдийн нэгдсэн зөвлөлийн даргын суудлаасаа буухад хүрсэн байна. Энэ мөч түүний доторх өш хонзонг бүр хүчтэй асаажээ. Чанжэжин сургуульдаа ч явхаа болж түрээсийн байрандаа ганцаараа бүгж хүнтэй огт уулзахгүй архиуж 1 сарыг өнгөрүүлсэн. Өдөр болгон өөрийгөө хохирогчийн байранд тавьж нэгэн эмэгтэйгээс болоод амьдрал нь тэр чигтээ нурлаа гэж үзэн ядсаар эцэст нь нэгэн аимшигтай шийдвэрийг гаргасан. 2014 оны 5 сарын 19-ний өдөр Чанжэжин засварчин болж жүжиглэн найз охиныхоо гэрт явж очсон. Тэр бүх үйлдэлээ маш нарийн төлөвлөсөн байлаа. Байрных нь гадаа хэсэг сууж байгаад босч орцны үүдээр орсон. Тэр лифтэн дотор юу ч болоогүй мэт толинд харж үсээ оролдоод гэрт нь орж юу гэж хэлэхээ бичсэн цаасаа гаргаж дахин шалгаж давтаж байлаа. Лифтнээс буугаад гэрийнх нь үүдэнд нь очиод хонхыг нь дарлаа. Хинбэ? Сайн байна уу? Сэлэсэр байна. Байрны халаагуур шалгаж явна. Түр хаалгаа онгоолгооч. Чанжэжин эхлээд гэрт нь ороод нойлынх нь өрөөний усыг шалгаж, харанхуй өрөөний халаагуурыг нь шалгачаад гэрээс нь гараад явсан. Байрны урд 40 минут орчим тамхи татаж сууж агаад буцаад гэрт нь явж орсон. Эхлээд ороод гарсан шалтгаан нь гэрт нь хідэн хүн байна. Гэмт хэрэгэ хэрхэн үйлдэх вэ?
Өрөөнүүд нь ямар байршилтай байна. Нөхөр нь хаан сууж ийн гэх мэт бүх мэдээллийг харж аваад гарсан байгаа. Харин гадаа гараад 40 минут тамхи татаж суухдаа бүх төлөвлөгөөгөө толгойдоо боловсруулаад буцаад орсон. Хинбэ? Сая ороод гарсан Сэлэсэр байна. Дахиад нэг юм шалгах гэсэн. Чинигийн ээж мэдээж ямар ч сэжиг авалгүй хаалгаа онгоолгож өгсөн. Чанжээжинч нойлын өрөөрөө дахиад яваад орсон. Игчээ, та наашаа хүрээд ирээч. Надад туслаад өгөөч. Юу болсон бэ миний дүү? Яасан? Чанжээжинд бэлдэж ирсэн газаа шууд ээжийнх нь нүүрлүүн цацсан. Дараа нь барьж байсан багжаараа ээжийг нь эхлээд цохиж алсан. Энэ бүгдийг харсан аав нь юу ч хийж чадсангүй. Учир нь аав нь хөл муутай хүн байсан. Аав нь үүд рүү зүхтах гэсэн боловч араас нь очиж аавыг нь ч цохиж алсан. Та нар надад гомдох хэрэггүй дээ. Энэ бүгд өөрсдөөс чинь болсон. Намайг ийм байдалд оруулсан хүмүүс та нар өөрсдөө шүү дээ. Шангаа хүртцгээе. Би ганцаараа үлдээд хохирно гэж юу байх вэ? Би яаж хохирсон яг тэрэн шиг. Үгүй. Тэрнээс илүү өвдөлт зовлонг чамд мэдрүүлэн за. Тэгжээж энэ тэнцүү болно шүү дээ. Намайг онгоонд оруулчаад чи инээгээд явж гин үү те? Би чамайг уучлахгүй. Энэ бүх асуудал энэ гэрт амьдарч байгаа та нараас болсон. Энэ хүмүүсээс болсон. Чанжээжийн ээж аав хоёрыг нь алж хаад шууд цухтаагүй. Гэрт нь бүтэн нэг шөнө 2 өдөр шахуу байж дараагийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлсэн. Тэрээр урсж байгаа цусыг нь тогтоохын тулд бэлдэж ирсэн гурилаа цацаж хүнжлөөр хучсан. Хохирогчдын төрөвчийг ухаж дотор нь байсан 25,000 воныг ч авсан. Тэрээр ээжийнх нь уцыг авч гарынх нь хээг уншуулад Чиний рүү мессеж бичиж эхэлсэн. Хаан яваа. Гэрийн гадаа бараг ирчлээ. Ээж нь бэлэг авсан. Ороод ир. Ямар бэлэг юм бэ? Нууцаа. Ороод ирвэл мэднэ. За бид ороод гайхсан дүр үзүүлэх ёстой юу? Гэрэл унтраастай байгаа. Битгий айгаараа. Юу вэ? Нэрийн хамаг гэрлийн унтраац юм уу? Ээж. Ээжээ. Аав. Аава. Ямар орой ирт юм бэ? Би чамайг ямар удаан хүлээсэн гэж бодож байна. Яаж байгаа юм бэ? Юу хийчихвэ чи? Яасан? Чамаас бүх юм болсныг чи мэдэхгүй байгаа мó? Чи надаас зүгээр уучлалт гуйсан бол чи сургуулаар нэг сүржигнээг бол ээж аавд хэлээгүй бол ийм юм болохгүй байсан. Бүгд чамаас болсон за. Ээж хаана байгаа юм бэ? Тавилдаа мөөдгөө алуурчин. Энэ мөчид Жини өөрөөс нь болж ийм аимшигтай хэрэг болчихлоо гэж бодож эхэлсэн байх магадлалтай. Айдас, гимшил, зочрол бүгд нэг доор ирсэн.
Аав чинь амьд байж магадгүй штэ. Хурдан түргэн дуудах юм бол аав чинь аврагдаж магадгүй шүү. Яамаар байна? Хэрвээ чи одооноос миний хийснийг сайн дагвал аавыгаа аварч болох юм. Чанжэжин аавыг нь амьд байгаа гэж худал хэлж Жинид найдвар төрүүлээд дараа нь чи анхнаасаа л ингэх ёстой байсан юм аа. Анхнаасаа үгэнд орсон бол ийм зүйл болохгүй л байсан шүү дээ. Хэрэг болоод 14 цаг өнгөрлөө. Гэтэ яах вэ? Бүх зүйл болоод өнгөрчлөө. Одоо аль хэдийн оройтсон. Аав чинь амьд гэж би чамд худлаа ярьсан юм аа. Аль хэдийн өвчгсөн. Аавыгаа хүртэл өгсөн гэдгийг мэдээд Жини шууд хутга авч өөрийнхөө амийг хорлох гэж оролцсон. Тэр хутгийг нь булааж авч байгаад Чанжэжин гараа зүссэн. Гараа боож байх хооронд Жини цогон дээрээ гарч зогссон байлаа. Жини 4 давхраас үсэрсэн. Бүх зүйл дууслаа. Надад харамсах зүйл алга. Энэ бүхэн угаасаа миний төлөвлөсөн зүйл байсан. Би өшөөгөө авч чадсан. Эцсийн эцэст амьд үлдсэн хүн бол би. Би Тэгон их сургуулийн клубын ахлагч дарга Чанжэжин. Чанжэжин хэргийн газраас шууд зүхтаагаагүй. Доошоо бууж Жинигийн ухаангүй хөвтөж байгааг холоос харж хаад жижүүрүүд хүрээд ирэхээр нь юу ч болоогүй юм шиг өөрийн түрээсийн байр руугаа буцаж очоод архиугаад унтаад өгсөн байгаа. Жинигийн аав ээжийг нь алчхаад гэрээс нь гараагүй харин ч гэрт нь үлдэж Жинийг ирэхийг хүлээсэн. Жини орж ирсний дараа ч түүнийг шууд алсангүй. Харин ч баг багаар сэтгэл санаагаар нь зовоож айдас, гимшил, найдвар, зөвхөрл бүхнийг ээлжлэн мэдрүүлж тоглосон. Энэ бол зүгээр нэг ууртай хүн биш. Хүний сэтгэлээр тоглож таашаал авч байгааг харж болно. Аллаг болсон гэр түүний хувьд аз жаргалтай орчин байсан. Бүх төлөвлөгөөгөө төгс биелүүлсэн орчин байсан учраас аав ээжийг нь алчхаад тэр хүний цөхрлийг ашиглаж хүчрхийлэл үйлдэнэ гэдэг бол яавч хүн биш араатан. Үгүй бүр араатнаас долоондор амтан. Жини тухайн үед аав нь амьд байгаа гэж итгэжсэн болохоор Чанжэжиний хэлсэн бүхнийг төвчж аавыгаач болтугай аврыг гэж бодож исэн байх. Гэтэл хамаг дур хүслээ хангачхаад үүрээр аав нь үхсэн гэдгийг хэлсэн. Жини хутга авч амиа орлох гэж оролцсон. Дараа нь тэр 4 давхрын цонхон дээр гарч зогсоод эцэст нь доошоо өсөрсөн. Зүгээр л тэр газраас тэр хүнээс тэр тамаас ямар нэг байдлаар мултрах хэрэгтэй байсан байх. Хэрвээ тэр доошоо буугаад Чинийг хамгийн түрүүнд олсон бол яах байсан бол? Маш өндөр магадлалтайгаар дахиж халдаж амийг нь бүр мөсөн хөнөөх байсан гэж мөрдөгчд үздэг. Гэхдээ Жини азар амьд үлдсэн. 4 давхраас үсрээд амьд гарсан боловч маш хүнд гэмтэл авсан. Түүний аарцхны ясны нуугарч тархинд оргиж 4 сарын турш эмнэлэг твтэн эмчлүүлэх шаардлагатай болсон. Цагдаа нар дуудлага авч ирээд Жини хаанаас үсэрснийг эхэндээ мдээгүй. Тэгээд аль давхрын цонх онгорхоо байгааг шалгаж байгаад тухайн айлыг олж орсон байгаа. Гэхдээ энэ хэрэг маш хурдан илэрсэн нь Жини түргэний машинд ухаан ороод Чанжэжиний нэрийг, амьдарч байгаа байрны хаягийг арай нэг муу хэлж өгч чаджээ. Тэр мэдүүлэг дээр тулгуурлаж цагдаа нар маш хурдан с ิจ гтнийг олж тогтоосон. Харин Чанжэжин хэргийн газраас цухтаагаад шууд гэрлүүгээ яваагүй. Дэлгүүр орж арх 100 худалдаж аваад гэртээ очоод архиа угаад унтаад өгсөн байсан. Чанжэжин тэр өдөр үдээс хойш 1 цагт өөрийн түрээсийн байрнаасаа баривчлагдсан. Тэрээр шүүх хурлын үеэр би архиучаад орой босоод цагдаагийн хэлц рүү явж хэрэгээ хүлээн зөвшөөрье гэж бодож байсан. Тэгсэн цагдаагийн ажилчид өдөр ирээд намайг баривчилсан гэж хэлсэн байгаа. Энэ бол зүгээр өөрөө хэрэгээ хүлээн зөвшөөрсөн мэт дүр үзүүлж ялаа багасгах гэсэн нэг оролдлого. Чанжэжинийг хүний аминд хүрсэн, хүн алах оролдлого хийсэн, хүнд гэмтэл учруулсан, хулгай, хүчрхийлэл, хууль бусаар хүнийг хорьсон, хууль бусаар айл руу нэвтрэн орсон зэрэг зүйл ангиллаар шүүхэд шилжүүлжээ. Тэрээр мөрдөн байцаалтын явцад хүн алснаа хүлээн зөвшөөрсөн. Харин
Чиний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан чинь юу юм бэ? Тэр миний бүхнийг нураасан. Сургууль даяар цуу яриа яриад би клубын даргын суудлаа өгсөн. Намайг хинч биш болгосон хүн бол тэр. Тэгвэл яагаад хуучин найз бүсгүйгээ биш аав ээжийг нь алсан юм бэ? Чи найз охинтой уурсан гээдтэй. Тэрнийг юмний аав ээж нь манай аав ээжэд хэлээгүй бол ийм юм болохгүй байсан. Би яваад очиход тэр өдөр надтай зүгээр сууж ярилцсан бол ийм юм болохгүй байсан. Яг уу энэ бүхнийг эргээд бодохоор харамсалтай санагдчихэв. Харамсалтай байна. Ямар ч гэмгүй хүмүүсийг хохироочхоод гэмшил төрөхгүй байна уу чамд? За болж үзтээ. Тэр өдрийг бодохгүй байх гэж би хичээж байна. Ямар ядаргаатай юм бэ? Хийсэн үйлдэлтэй харамсаад байгаа юм уу? Тэгэл угаасаа энэ бүхнийг ухраах боломжгүй үсттэй. Би насаараа хоригдох ял авъё. Тэр ялыг чинь л авъя. Шүүхээс энэ бүхнийг маш ноцтой авч үзсэн. Хэрэг үйлдсэн арга нь урьдчилан маш нарийн төлөвлөгдсөн. Аимшигтай харгис бас хохирогчдод учруулсан сэтгэл зүйн тамлал нь хүний санаанд багтамгүй байсан учраас нэгдүгээр шатны шүүхээс цаазан ял оноосон байна. Чанжаажин шүүхтэр их бардам, тайван, бараг гимшээгүй байдалтай байсан гэдэг. Гэтэл цаазан ял сонссон даруйда хандлага нь огцом өөрчлөгдсөн. Эхний шүүх хурал хүртэл ганц ч удаа уучлал гуйж гимшээгүй мөртлөө цаазан ял сонсмогцоо гинт шүүхэд хандаж гимшлийн өргөдөл бичиж эхэлсэн. Тэр нийтдээ 67 ширхэг гимшлийн өргөдөл бичиж шүүхэд өгсөн. Бараг өдөр болгон шахуу тасралтгүй бичсэн байдаг. Түүнтэй хамт хоригдож байсан нэг хоригдол дараа нь ингэж ярьсан. Чанжаажин шоронд бараг юм ярьдаггүй. Ихэнх цагт нэг цэг рүү ширтсэн, гөлийсэн, манарсан байдалтай сууж байдаг байсан. Энэ хэрэг дээр хамгийн хүнд ачаагүй үрж үлдсэн хүн бол мэдээж Жини. Ээж аавыгаа нүдэн дээрээ алдсан. Өөрөө ч амиа алдахшгсан. Биеийн гэмтэл нь эдгэрлээ гэхэд сэтгэл доторх шарах нь хизээч бүрэн арилахгүй байх. Чанжаажин цаазан ял сонссон ч Солонгост цаазан ялыг хэрэгжүүлдэггүй учраас тэр өнөөдөрч Тэгүүгийн шоронд амьдарч байгаа. Тэгэхээр Чанжаажин 100% бүр дэндүү хохирогчийн сэтгүүтэй хүн байсан. Жинхэнэ хохирогч байх нэг өөр, хохирогчийн сэтгүүд гацах бол өөр асуудал шүү. Бага насндаа хүчирхийлэлтэй, хайргүй, хүлээн зөвшөөрөгдөг орчинд өссөн байж болно. Байнга загнуулж, зодуулж, гологдож, харьцуулагдаж хэн нэгний уураа гаргадаг хогийн сав байсан хүүхэд нас бид хүрээд биеийн томорсон жоохон хүүхэд хിവэрүүлдэг. Тэгвэл хохирогчийн сэтгүүтэй хүн яг ямар үйлдэл гаргадаг вэ? Бурууг үргэлж байнга гаднаас хайдаг. Намайг ойлгоогүй, намайг ашигласан, би ингэж амьдарч байгаа нь энэний буруу, тэрний буруу, тэр надад туслаагүй, энэ надаас харамсан, надад боломж байгаагүй, надад боломж өгөөгүй, ерөөсөл бүх бодол нь сөрөг. Тэр сөрөг бодлоо байнга бусдад өгчээдэг. Мэдээж хүний амьдралд үнэхээр шудрах бус зүйл олон тохиолддог. Гол ялгаа нь юу вэ гэвэл хохирогчийн сэтгүүтэй хүн өөрт байгаа сонголт, хариуцлага, өөрчлөх боломжийг огт хардаггүй, харж чадахгүй. Хүн өөрөөсөө алдааг харж байж л өөртөө ажиллана штэ. Хүнд буруу өгөөд яваад ах юм бол надад ямар ч хамааралгүй асуудал болно. Тэр хүмүүст буруу өгчөж байгаа болохоор би өөрийгөө яаж харж, өөрийгөө яаж засч эмчлэх юм бэ? Сэтгэл зүйд үүнийг амьдралын жолоогоо дандаа гаднаас хайх хандлагатай холбож үздэг. Миний амьдрал миний гарт биш гэсэн дотоод итгэл үнэмшил давмгаалчихсан байдаг. Хоёрт өөрийгөө байнга өрөвдүүлдэг. Өрөвдүүлэх гэдэг нь заавал уйлж гаслахыг хэлэхгүй шүү. Зарим хүн их бардам харагддаг мөртлөө дотроо намайг хангалттай үнэлэхгүй байна гэсэн архаг гомдолтой явж идэг. Хин нэгэн өөрийг нь шүүмжлэхэд шууд гомддог. Хин нэгэн өөртөө нь харьцахгүй бол шууд уурлана. Намайг үл ойшоолоо, намайг доромжилж байна гэж хүлээж авдаг. Гуравт шүүмжлэл дааж чаддгүй. Учир нь шүүмжлэл бол тэдний хувьд зүгээр нэг санал биш. Хуучин шарахыг нь хөдлөгдөг дохой байдаг. Чи буруу байна гэх үгийг чи хайр авах хэрэггүй, чи үн цэнгүй гэж андуурч сонсдог. Тэгээд нөгөө хамгаалтын систем нь ажиллаж эхэлдэг. Уурлна, дайрна, гомдно, таг чиг алга болно, эсвэл нөгөө хүнээ буруутгаж эхэлдэг. Хохирогчийн сэтгүүтэй хүмүүс шийдвэр гаргахаасаа зайлсхийдэг, үр дүн хариуцлагаас айдаг, оролдоод бүтэхгүй бол шархан дахиад сэдэрнэ. Тиймээс юу ч өөрчлөхгүй мөртлөө байн гомдолж гоншгонжээдэг. Хохирогчийн сэтгүүтэй хүний сэтгэл дотор тамийн тогооны үлгэр өрнжээдэг. Гаднаасаа бурууг бусдад өгч байгаа боловч дотроо тайван биш.
хоосон, байнгын ууртай, байнгын гомдолтой, байнга өөрийгөө бусдад харьцуулна, байнга надад нэг юм дутж байна гэсэн мэдрэмжтэй явдаг. Тиймээс ийм хүн жаргалтай байдаггүй, жаргалтай байх ч боломжгүй. Зүгээр л гомдлоо эн тэндгүй тарааж цацаж явдаг. Манай монголчуудыг анзаараад ах дийлэнх нь хохирогчийн сэтгүүтэй хүмүүс байдаг. Яг энэ бичлэгийг үзэж байгаа та өнөөдөр өөрийгөө хохирогчийн сэтгүүтэй хүн байна уу, үгүй байна уу гэдгийг нэг тест хийгээд үзээрэй. Би танаас асуулт асууя. Бүгд миний эсрэг гэж та боддгоо? Би өөрчлөгдөхөөсөө илүү бусад хүн өөрчлөгдөх ёстой гэж боддгоо? Алдаа гаргаад уучлал гуйхаасаа илүү тайлбар тавьдгоо? Шүүмжлэл болгоныг дайралт гэж хүлээж авдгоо? Бусдыг муулах, бусдын бурууг ярих дуртай юу? Арх, тамхи, мөрөөдө тоглоом, уур, секс, ажил, мөнгө, эрх мэдэл бусдад хүлээн зөвшөөрөгдөх хүслээрээ доторх энэ хоосорлоо нөхөх гэж оролддог. Хэн нэгэн таны алдааг хэлэх үед шууд дайсан чинь болдгоо. Хэрвээ энэ асуултуудын дийлэнх дээр нь тийм гэж хариулж байвал та хохирогчийн сэтгүүтэй хүн байх магадлал тун өндөр шүү. Тэгвэл хохирогчийн сэтгүүг яаж эмчлэх вэ? Хамгийн нэгт надад шарах байна гэдгээ хүлээн зөвшөөрөх. Энэ бол сул дорой гэсэн үг биш шүү. Энэ бол үнэнтэйгээ нүүр тулах зориг. Хоёрт, миний өвдөлт бол бодит, би бага насндаа шархалсан. Гэхдээ миний хариу үйлдэл бас миний хариуцлага гэдгийг ойлгох хэрэгтэй, ухамсарлах хэрэгтэй. Өнгөрсөндөө би буруутай байж болно. Гэхдээ өнөөдөр бусдыг шархлуулж байгаа бол тэр миний хариуцлага шүү. Тэрийг би өөрөө засах ёстой, өөрөө эдгэх ёстой. Гуравт, ямар үед би хамгийн их уурладаг вэ? Хэн нэгэн намайг үл тоох үед үү, шүүмжлэх үед үү, татгалзах үед үү, харьцуулах үед үү, ямар үед уурлаж байгаагаа мэдэхгүй бол хүн байнга дэлбэрч ууралж явдаг. Тэр ууралсан шалтгаанаараа дахин уурсаар л байдаг. Сэтгэл хөдлөлөө нэрлэж сураарай. Ууртай байна гэдэг нь заримдаа жинхэнэ мэдрэмж биш. Үнэн дээр тэрний цаана айдас, ичхүүр, гологдсон мэдрэмж, хаягдсан мэдрэмж, ганцаардал, хүлээн зөвшөөрөгдөөгүй шарах байж болно. Тавт, буруутгал биш, хариуцлага руу шилжих хэрэгтэй. Энэ нийгэм ийм байна, тэр хүмүүс намайг ийм болгосон, чи намайг ийм болгосон гэж бусдад буруу өгөх биш. Би ийм мэдрэмж авч байна. Үүнийг би ингэж зохицуулмаар байна гэж өөртөө ярилцах хэрэгтэй. Тэгэхээр хохирогчийн сэтгүүтэй хүн муу хүн гэсэн үг үү? Үгүй ээ. Заавал тийм биш. Энэ бол эмчлэгдээгүй өвдсөн хүн. Гэхдээ өвдсөн хүн бусдыг өвдгөх хэрэгтэй гэсэн үг биш шүү дээ. Би шарахтаа байж болно. Гэхдээ түүнийг шалтак болгож болохгүй. Би бага насндаа хүнд хэцүү амьдралыг туулсан байж болно. Гэхдээ түүнийг зэвсэг болгож ашиглаж болохгүй. Би гологдож өссөн байж болно. Гэхдээ бусдыг дарамтлах эрх надад байхгүй. Миний хохирогч болсон өнгөрсөн түүх үнэн байж болно. Гэхдээ тэр түүхээрээ насан туршдаа өөрийгөө тодорхойлвол би өөрийнхөө шоронд өөрийгөө хорсоорл байна гэсэн үг. Та бүхэн сайн сонсож байгаарай. Эмчлэгдээгүй шарах эхлээд сэтгэлд нүх гаргана. Дараа нь тэр хоосон зай, тэр нүхээ уур, арх, өшөө авалт, секс, эрх мэдэл, өрөвдүүлэлт, хүлээн зөвшөөрөгдөх шунал, буруутгалаар дүүргэх гэж оролддог. Гэхдээ энэ бүгд хоосон. Хоосноос хоосон. Салхины араас хөөцөлдсөн хэрэг. Учир нь жинхэнэ эмчилгээ гаднаас биш, үнэнтэй нүүр тулах үеэс л эхэлдэг юм аа. Үнэн гэж гарцаагүй байгаа. Тэр үнэнг олох үед л хүн амьдралынхаа жинхэнэ утга учирыг олдох юм байна. Өнөөдрийн болсон явдал дугаартаа хамт исэн үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.